21 онд улсын төсөв болон орон нутгийн төсвөөр ямар гол ажлуудыг хийж гүйцэтгэх вэ? Бас гол ажлууд гээд нэрлэвэл ямар ажлууд байна? За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За 2021 онд бол одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бол манад бас олон жил бид нэр одоо санал хүсэлтээ явуулсны үндсэн дээр торхлох голын бетонгоор 48.9 метрийн дэмурттай бетонгоор бас хийгдсэн байгаа. Ямар ч гэсэн бас эдийн засгийн энэ хүнд нөхцөл үед бас ковид гээд бас улсын төсвийн одоо хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд нэлээд бас тасарсан. За манай сумын хувьд ямар ч гэсэн бас ондоо багтаж ашиглалтанд бас өгсөн байгаа. За мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бас цэцэрлэгийн одоо өргөдгөл их засварын ажил бас тавигдсан. За энэ онд бол бас одоо он дамжиж бас хийгдэж байгаа. Эх онд одоо дулааны улирал эхлээд ажлууд маань ингээд бас хийгдээд бас явах юм аа. За мөн орон нутгийн хөгжлийн сангаар гэж байгаа тийм ээ. Сум ойроо орон нутгийн хөгжлийн сангаар бас бид нэр за иргэдийнхээ одоо санал хүсэлтээр уламжлаад 2021 онд орон нутгийн хөгжлийн сангаараа бол одоо мал угаалгын байн одоо бид нар шийдсэн байгаа. За энэ бас ковидын нөхцөл байдал болон залгуулад одоо малын гоцаалдар өвчнүүд бас гарч байна. Энэ дээр бас бид нар бас одоо зөв зөвтэй ажил бол болсон болов уу гэж бас бодож байна. Иргэжлээс бол мал угаалгын байн бол бүрэн утгаараа ингээд ашиглалтанд бас оруулаад явах юм аа. Тэгэхээр 22 онд одоо давсан улсын төсөв болон орон нутгийн төсвөр ямар ажлууд хийхээр одоо төлөвлөд одоо улсын төсөв суугдсан байна. За 2022 онд бол манай сумын хувьд бас одоо 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдгийг сайн би бас ярьсан. За он дамжиж одоо цэцэрлэгийн өргөдгөл их завсрын ажлууд бас явагдана. За мөн залгуулад бас одоо эрүүл мэндийн төвийн өргөдгөл их завсрын ажил бас маань он дамжиж бас хийгдгийг 2022 оны үндсэндээ одоо 4 сараас маань ажил ингээд эхлээд бас явагдах юм аа. За мөн одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо дид үтсийн ажил, зураг төсвийн ажил бас тавигдсан байгаа. За энэ бас мэдээж зургийн ажил хийгдэж байна гэх одоо болвол одоо 50% нь одоо ажил маань эхэлж байна гэж ойлгож болохыг. Альва улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо хийгдэж байгаа ажил маань одоо зураг төсөв одоо заавал шаардлагатай байдаг. Тийм учраас эхний шатндаа бид нар бас зураг төсвийн ажлуудыг бас хийгээд авлаа. За мөн 2022 онд орон нутгийн хөгжлийн сангаар бол бас мөн нийжил. За бид нэр сум орон нутгийн одоо хөгжлийн төлөвлөгөө за 45 сая төгрөг тавигдсан байгаа. Хитийн төлөвлөгөө маань. За энэ өөрөө бас одоо сум маань төлөвлөгөөтэй бас сум маань хаашаа хөгжих үү одоо гэдэг үднээсээ бол энэ төлөвлөгөө бол ингээд батлагдсан байгаа. За мөн орон нутгийн хөгжлийн сангаар 8 төрлийн ажлууд бас хийгдсэн байгаа. Онцолж би энэ ажлуудаа хэлэхэд бол ийм ажил байгаа. За мөн мэдээж бас одоо хариуцлагын машин авахар бас сумын орон нутгийн одоо төсвөөрөө бас оруулж батлуулсан байгаа. Гэх мэтийн ажлууд бол байгаа. Ер нь 2022 онд цаашдаа ч юм чи ер нь иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлыг бас хийхээр төлөвлөж байна. Ер нь давс сумын хөгжлийн одоо гол зорилго нь ер нь юу гэж харж байна? За мэдээж бас энэ зөв асуулт. За ер нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол манай сумын бол дид үтц одоо хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд бол маань маш олон хийгдсэн. За шинэ дотор байр, соёлын төв, за одоо бусад одоо томоохон дид үтцийн за тогтчлт гэх мэтийн ажлууд бас хийгдсэн. За мэдээж бас одоо иргэд рүүгээ хандсан. За шинээр мөрдөгдөж байгаа энэ хуулиуд бас 2021 оны 1 сарын 1-нд бас одоо хэрэгжиж эхлэе. Энэ хуулийг бас иргэдтэй одоо сурчлан таниулах нэгжийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль гэдэг бусад хуулиудыг бас ингээ иргэдтэй бас одоо ингээд сурчлан таниулах. За иргэд рүүгээ хандсан бас ажлуудыг бас бид нэр төлөвлөгөөтэй үе шаттайгаар бас зохион байгуулж за багийн хурлаараа дамжуулж бас иргэдэд одоо мэдээлэл өгөх орон нутгийн одоо төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг бас ингээд цаг үед нь бас тааруулаад мэдээлэлээ бас явж ажилланаа. Мэдээлэл түгээж ажилланаа. За баярлалаа. За